За сайн байцгаана уу хүмүүс, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Асинхрон 16 дахь хичээл маань эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийн хичээлээр бол бид бүхэн сонин нийтлийн найруулгын баталгал хичээл орох гэж байна. Тэгэхээр сонин нийтлийн найруулга гэдэг нэвжийн хүрээнд үүссэн мэдлэг чадвараас сэргээн батлах болно. За энэ хичээлийн хүрээнд бол бид бүхэн дараах ерөнхий 6 сэдвийг бол үзэж судалсан байна. Найруулгын төрөл, хэв маяг гэж юу юм? Төрний холбоо хамаарлын талаар. За тэр дундаа сонин нийтлийн найруулгын онцлог, сонин нийтлийн найруулгын төрлүүд, үүрэг шаардлага, сонин нийтлийн найруулгын төрлүүдийн ангиллал, за холбох хэрэглүүр. За ингээд сонин нийтлийн найруулгын өгүүлбэр зүйн онцлог гэсэн ийм сэдвүүдийг бол үзэж судлаад дасгал даалгавар ажилласан байна. За тэгэхээр найруулгын төрөл үүний онцлогийг бол төрлийг нь бол бичгийн, ярианы гэж хоёр ангилж байна. За бичгийн төрөл зүйлд болохоор алтан бичгийн найруулга, шинжлэх ухааны найруулга орж ин тийм ээ. За ярианы төрөлд нь бол сонин нийтлийн найруулга, уран зохиолын найруулга бол орж байна. Тэгэхээр бидний үзсэн сонин нийтлийн найруулга бол ярианы найруулгын төрөл гэсэн үг. Үүнийг бол өөр хэлбэл загварт бас найруулга гэж хэлж болно. Тэгэхээр сонин нийтлийн найруулга гэж юу хэлэх вэ гэхээр ямар нэгэн хэрэг явдлын учир утгыг хэлбэрчлэн тайлбарлаж байгаа, мэдээлж байгаа, дамжуулах ийм зорилготой нотлохоо хийдэг бичгийн найруулгыг бол сонин нийтлийн найруулга гэж хэлэх гэдэг юм тийм ээ. За сонин нийтлийн найруулгыг дотор нь бас ийм төрлүүдэд ангилж болно. За сонин гэхээр бол ямар ч гэсэн нийтэд зориулсан олон нүртэй мэдээллийн тогтмол хэвлэлийг хэлж байна тийм ээ. Гэтэл нийтлэл гэхээр уран зохиолын бус найруулгаар бичигдсэн, үргэлжилсэн үгийн хэлбэртэй тийм тодорхой сэдвээр бичигддэг хэвлэл мэдээллийн төрлийг бол нийтлэл гэж байна. За тус бүрд нь ингээд сонин, нийтлэл, найруулгад ямар бичлэгийн төрлүүд хамаарах юм бэ гэдгийг хэлэгцээр харуулж байна. За тэгвэл сонин нийтлийн найруулга ямар онцлогтой юм гэхээр ер нь бол шин соргог хэрэг явдлын учир утгыг нийтэд тайлбарлана, мэдээлнэ, дамжуулна ийм зорилготой. За тэгвэл энэ мэдээллийг үнэн зөв мэдээллийг цаг алдалгүйгээр за ингээд мэдээллийн хэрэгслээр хүргэх үүрэгтэй. За утга агуулгын хувьд болоод ирэхээр ямар нэгэн нотлохоо тайлбар хийх, хэлбэрчлэн ойлгуулах, нөлөөлөх гэсэн ийм агуулгатай байдаг бол үгийн сан өгүүлбэр зүйн онцлогийн хувьд ямар байдгийг гэхээр энгийн ойлгомжтой. За ингээд ерөнхийдөө сэтгэл хөдлөл, бичлэгийн өнгө аясаа баг илэрсэн, нэр томьёо, мэржлийн үг хэлэг бол цөөн ордог. Ийм онцлог шинж байдаг байна. За монгол хэлний найруулгын төрөл, хэв маяг ингэж үзэх юм бол найруулгын хэв маяг гэхээр мэдж байгаа тийм ээ. Хүүхдүүд та бүхэн эргцүүлэмж, тайлбарламж, хөрнөмж, тоочмж гэсэн хэв маягууд байдаг. За ингээд эндээс юу гэх юм те найруулгын төрлүүд бас урган гарч ирж байна. Шинжлэх ухааны, сонин нийтлэлийн, уран зохиолын, алтан бичгийн гэсэн найруулгын төрлүүд бол гарч ирж байна. Энэ дундаас бид сонин нийтлийн найруулгыг ерөнхийдөө үзэж судлаад явж байна. За ингээд тус бүрд нь бол тодорхойлолт, онцлог шинжийг нь бичиж өгсөн байна. За тэгэхээр сонин нийтлийн найруулгын төрлүүд нь ийм үүрэг шаардлагатай байдаг. За төрлүүдийг нь ингэж хувааж байна. Мэдээллийн, шинжилэлт, уран сайхны, сэтгүүл зүй. За ямар үүрэгтэй юм бэ гэхээр мэдээлэх үүрэгтэй, хэлбэрчлэн ойлгуулах үүрэгтэй, нөлөөлөх үүрэгтэй, тайлбар нотлохоо хийх үүрэгтэй. За ингээд мөн тус бүрдэн тавигдах шаардлагыг бичиж өгсөн байна. За нөгөө найруулгын төрлүүдэд бас ямар төрөл зүйлүүд хамаарах юм бэ гэдгийг ингээд тус бүрдэн ангилаад оруулж өгчээ. За холбох ёсны талаар ярив. Тэгэхээр холбох ёс ер нь бол монгол хэлний холбох ёсыг зэрэгцүүлэн холбох ёс, угсруулан холбох ёс, харилцан угсруулан холбох ёс гэж ангилдаг тийм ээ. За ингээд өгүүлбэр зөвлөж яхад бол энийг дэлгэрэнгүй үзсэн байгаа. За холбох хэрэглүүрийн хувьд болоод ирэхээр харьцуулах утгатай хэрэглүүр, эсрэгцүүлэх утгатай хэрэглүүр, шалтгааны утгатай хэрэглүүр гэсэн ийм хэрэглүүрүүд бол байдаг байна. За ингээд асинхрон хичээлээ анхааралтай сонссон хүмүүс та бүхэндээ баярлалаа. Хичээлэн сорлоо. Амжилттай сайн хүрээ.